Сэрэглийн хөгжилтэй Мөнх тунх хайр татан даруухан тунх Мөнх тунх нарцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адад явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн бүгдүүч байна атгалжин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөрхөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн бүгдүүд байна мохтох роботууд химэл оюун ухаантай болсноос хойш их дэлхийг эзлэн түрэмгийлж эхэлжээ. Тэр үед тэдний өөдөөс сүүлчийн эсэргүүцэгчд босон тэмцэж байлаа. За залуучуудаа илүү дөхөд хэрэггүй үстэй. Би арай өөр үг хэлж болохгүй мó? Өө. За, төрүүлээж агаарай. За, би явуулчихлаа шүү. Окей. Нэр ингэж хэлэх юм уу? Тийм ээ, тэгээд л хэлчихье. За. За залуучуудаа дахиж ойртоод болохгүй баха. Маш удаан үргэлжилсэн энэ тулаанд хинэн дэлхвэ гэдгийг хинэн ч мэдгүй байлаа. Тэгтэл гинэд доророо аюултай том заасран буу гарган иржээ. Сүүлчийн эсэргүүцэгчд маш том хамгаалтын ард орж байлдаж эхэллээ. Тэгтэл тэр үеэр Юу хийж байгаа? Ёо! ямар амар зочвоо. Уучлаарай. Чи юу хийж байгаа? Ямар амар зочвоо. Би комик ном зохиож исэн байхгүй юу? Пөөх, юуны талаар юм? Айгуу сүртэй. Роботын дороонуудын бослогын талаар. Дронуудын уу? Аха. Пөөх, намайг зурчихсан байна штэ. Аха. Харин Би бүр амар буутай болчихсон байна штэ. харин Би эсрэг тал нь юм уу? харин Воо, ямар гоё юм бэ? яах. Чамайг эсрэг дөр болгоцсон болохоор уурлах болоо гэж бодчихлаа. Чам таалагдж гин үү? Яста гоё юм аа. Би бүр амар том буутай болцсон. Мөнхөө, миний нээз бас гоё зурх юм аа. Арваах надад төсөөлөөрөө зохиол бичиж юм зурх нь оюун ухаан их хөгжүүлдэг гэж хэлсэн юм. Яста гоё юм байна. Харин За манайхан үлгэрээрээ аялахдаа билнэ Yay! Билээ! доророн хамт үлгэрээр аялж үзхөө Вау! Тэгэлдэ. Билээ. Монгол ардын үлгэр Үнэг Чон 2. Үнэг Чон 2 хамт явж байгаад хүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаан тэгш хуваж идэхийг завдаж байтал Үнэг
энэ тосыг энд идэхэд зогсгүй. Хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идий. Чи авч яв гэжээ. Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл өнөг энэ тосыг хувааж идсний хэрэггүй. Нэг нь л идвэл зохино гэлээ. Чон хэн маань идэх вэ гэхэд үнэг. Хэн ах настай маань идвэл таарна. Чи хэдэн настай вэ гэж асуулаа. Чон үнгийг мэхлэн өнөөх тосыг идэхийн тулд намайг баг байхад сүмбүр уул дов шиг сүн далай шалбаг шиг байсан билээ гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чон дотроо шар гайхал чамайг нэг л мэхэллээ дээ. Одоо уйлсан ч уйлаагүй тос миний их болсон доо гэж бодоод чи юундаан уйлавэ гэхэд үнэг. Надад 3 зулцэг би хамгийн баг нь чамтай чацсан юм байна. Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чон түүнийг сонсож их л ичээд өлөн хоосон хонхолцсоор хонголдон буцахад үнэх өнөөх тосыг ганцаараа цаддлан иджээ. За, энэ үлгэр дээр үнэх чон хоёр бие биентэйгээ юмаа хуваалцдаг талаар гарч байна. Тийм байна. Нэлээд харамч хоёр нөхөр байна да. Хэдүүлээ хуваалцаж байх нь сайн зүйл шүү гэдгийг яаж ойлгох вэ? Дараараа миний найз юу гэж бодож байна? Шууд очиод зодон гутлаа. Юмаа хуваалдаа та нар гэж хэлчихв. Оо за. Би чи юм чанга ярихгүй даа өгнө. Ийгүү нөхөр байна да. Доророн. Дараран. 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 За, тогс юм аа. Тийм байлгүй дээ. Бүр гайхлаа. Яах! Би ингээд л роботронууд босоод эхэллээ гэж бодлоо шүү дээ. За, хэдүүлээ инги. Чон үнэг хоёрын дэрэгдээр өнгөрөх болгондоо би биентэйгээ байгаа зүйлсээ хуваалццгаая. Тэгээд бусадтайгаа хуваалцах нь ямар гоё болох талаар жишээ татаад л яриад бай. Яа, янзын санаа шүү. Жишээ болгож юм яриад ах юм бол нэг юм бодно доо. Уучлаарай манайхан. Та нарт ингэхэд хувааж барих юм байгаа юм уу? За, хүлээж байгаарай. Хөөх. Доророноос мессеж ирээ юу да? Гой Монгол ааруул аарцсан өрөл боорцог явуулаарай гинөө. Манай хэд өлссөн юм бах та. За, явуулъя да. Манай засхан ганцаараа 10 ах руу ярьдаг байсан чим. Доророн зүгээр л зогцуулчлаа штэ. За, хэдүүлээ төлөвлөгөөгөө биелүүлцгээе. Тумхаа? Өглөгч зан гэж юу хэлдэг юм бэ? Өглөг өгөх дуртай зам байдлыг хэлдэг юм да. Цасгаа? Чи надад энэ зүүр цэцэн үгийг тайлбарлаад өгөөч. За, тэгье. Өнчнийг асарвал өнөр болдог. Үгүй тусалбал өглөгч болдог гэж юу гэсэн үг вэ? Өнчин хүнийг асарвал буян болж олуулаа болох. Сайхан сэтгэлийн үднээс хүнд юм өгч тусалбал өглөгч болох гэсэн санаа юм шүү дээ. Дараараа би нэг зүрт зүг асууя. За, тэг. Өгсөн юмдаа харамсахгүй бол өглөгч. Өгүүлсэн юмдаа гимшихгүй бол зөвлөгч. Энэ яг юу гэсэн үг юм бэ?
Хүнд юмнасаа өгчхөд харамсахгүй байвал харамч биш хүн. Ярьж хэлчгээд хожим амаа барихгүй бол сайн зөвлөгч хүн гэсэн санаа шүү дээ. Өглөгч хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Өглөгч байна гэдэг нь За ойлголоо доо, ойлголоо. Йоо, харин тий. Гэнт энэ тэндээс гарч ирээд л ах юм. Бид хоёр ойлгосон. Уучлаарай. Бид нар та хоёртой эвдээ найртай өглөгч байвал нэг нь ингэж их үсгүй шүү дээ гэдгийг ойлгуулах гээд л. би бүр гимшиж эхлээд одооноос юу ч хийсэн чамтайгаа би хувааж идэх болноо. Хоо, нэрээ юу? Нэрээ. Ингээд та нар маань ааруул аарц идэх үү? Бид хоёр чинь чон нүнэг хоёр шүү дээ. Тийш нэрээ. Зүгээрээ цагаан холтон чон ч юм билээ хэмэтгэв та. Бинцээ. Алуу идид. Тоглохоор хүүхдүүч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөрх супер хүчтэй хүүхдүүд хайж олно. Гэртүү? Өнөөдөр хідүүлээ. Бяцхан дүүнраа хэрхэн аюулгүй хамгаалах талаар сурцгаая. Сурцгай. Бүгдээрээ сурцгаая. Сурцгаая. Нэрээ. Засангаа ба 70 одоогийн дууг дуулах эрхийг аваагүй штэ бид нар. Басра. Хүн адууруулаад дуу болгочих юм аа. Шори. За, хідүүлээ гэртээ байхдаа бяцхан дүүнраа хэрхэн аюулгүй байлгах талаар ярьцгаая. За, ойлголоо. Манай дүүнэр сармагчин шиг хурдтай авирах гээд байдаг шүү. Цонхны давцан руу. Цонх онгорхоо үед аюултай те? Яг зөв. Тийм болохоор дүүнраа цонх руу авирахгүй байхыг байнга сануулаарай. Окей. Дүүнэр манч их сониуч та. Янз бүрийн зүйл оролдох гээд байдаг шүү дээ. Пилетгээ асаагаад матчих гээд байдаг тохиолдол гардаг шүү дээ. Галын аюултай те? Яг зөв. Тийм болохоор дүүнраа цахилгаан хэрэгслүүдээс хол байлгаарай. Окей. Бяцхан дүүнэр маань гялалцсан, өнгөлөг, янз бүрийн зүйл бариад гүйдэг шүү дээ. Тэгдэг шүү. Зарим нэг гялалцсан зүйлийг нь хардаа. Дүүнартаа хурц иртэй зүйл бариулж огтгонч болохгүй шүү. Окей. Хөөхөн дүүнэр маань юу халуун байгаа, юу зүгээр байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр Халуун зуух, халуун тогооноос хол байлгах хэрэгтэй. яг зөв. Дүүнраа гинтийн аюул ослоос хамгаалж байгаарай найзуудаа. Та нар маань сайн хамгаалдаг болохоор супер хүчтэнгүү ч үү дээ. Баярлалаа. Сапо